хайр дутсан л үйлдэл гэж боддоо шүү дээ. Хүнийг ялгаж харьцах үйлдэл бол тий. Мөнгөтэй боломжтой төрсэн хүүхэд success-ийн талаар зааж болох уу? Болно шүү дээ. Яа болохгүй гэж. Гол нь зүгээр ингээ энийг тэгтээ ингээд бүр хүлээн зөвшөөрөх шүү дээ. Яаж ч мөнгөтэй байгаад хүн өөрөө дотроо ингээд ухаантай, овсгоотой, сэргэлэн, амбицтай, харизмтай, соёлтой биш л болвол ягаад ч ингээд ямар ч ингээд амжилттай төсөл хэрэгжүүлж чадахгүй байхгүй. Би бол тэгж л боддог. Чадлаач удахгүй байх. Ягаад тэр чинь явандаа ингээд манай төр засаг шигтэй ингээд засаглалын алдаанууд шууд гарч ирнэ. Дээрээсээ ахуулаад доошоо ямар ч байгууллага шууд тэр нэвт харагддаг шүү дээ. Маркетинг албаар ингээд ороход хүмүүсийнх нь хоорондынх нь байгаа харьцаанаас ахуулаад энэ байгууллагын ажил үйл ажиллагаа хэр явдаг шууд үнэртдэг. Энэ дээр бол бүх юм ерөөсөө цэвэр хөөмөөс шалтгаална. Яг сайн би хэлж байгаа шиг те амар ингээл ядуу айлмайлын амьдрал үзэн битүү бүх насаараа хараа ажил хийсэн ч гэсэн дотроо бүр амар муухай өлөн ингээл хэцүү ингээл юм хүмүүс байна. Тэр чигээрээ дарклцсан те. Тэр чигтээ ингээд дарклцсан дандаа ус хонзон ерөөсөө атаархал. Тэгсэн мөртлөө бас яг адилхан амьдралд тулсан мөртлөө үнэхээр хүнлэг залуучууд ч юм. Баяа айлын хүүхдүүд дунд ч гэсэн яг адилхан. Үнэхээр ингээл амар бүх насаараа л ингээл айгүй гоё ингээд амьдрал тулцсан мөртлөө ингийн ард иргч ингийн хацаад гэдэг сэтгэл шиг те. Шууд ингээд бүх юм дээрээ мангар тооцоотой моцоотой бүх хүнтэй яг ингээл гэр бүлсийг харцдаг термин энэ гэдэг амар өгөөмсдөлтэй гоё залуучууд зөндөө л таарчсан. Ерөөсөө л нөө эмпатик байдаг юм шүү. Тийм шүү дээ. Ямар ч байдалд хүн бусдын оронд өөрөө тавьж бодож бас үздэг те. Тийм.